Тугусгучид Бурхан эцэг минь өвдөг сөгдөн танда залбирч байна. Урт минь даатгагдсан бүхий л үргийг биелүүлж чадах хүчийг сойрхож. Тугусгучид Бурхан эцэг минь чин сэтгэлээр танда залбирч байна. Тулах ёстой зовлонгийн замаар алхаж чадах хүчийг сойрхож. Ав таны минь хүсэл мөн бол энэ наягыг надаас та өнгөрүүлээч. Гэвч миний хүслийн дагуу бус өөрийнхөө хүслийн дагуу үлдээж. Ав таны минь хүсэл мөн бол загалмайг би үрэх болно. Эзний хаанчлал балдар суу энэ газарт биелэгдэх болно. Сайн байцгаана уу? Сайхан амарсан уу? Манай аавууд сайн яваад ирсэн үү? Арсан явсан аавууд маань нас өнөдөр ирээгүй байна үгүй юу? Ядраа унтцсан болов? Окей. За. Хамтдаа залбираад өнөөдрийн үгээ эхлүүлцгээе. Хамтдаа залбирая. Хайрын Бурхан Ааваа, биднийг аварч өгөн Бурханы хүүхэд болгож өгсөнд талархаж байна. Эзэн таны тэр их хайраар авралыг авсан бид өхөн одоо эзэн таны тэр нэгүсэлд хариулан амьдрахыг хүсэж байна. Таны нэгүсэлд хариулах хамгийн том арга бол таны тэр хайрыг олон хүндэд тараах үлээ. Түүний төлөө бид өхөн дуудагдсан гэдгээ үргэлж санан энэ сайн мэдээний төлөө үлдсэн бүхий л амьдралаа зориулан амьдрч чадах мэрэгэн ухааныг бидэнд өгөхийг хүсэж байна. Өнөөдөр ч үгээр дамжуулан эзэн та итгэгч хүнд байх ёстой ариун чанаруудын нэг болох ахан дүүсээ дайлах, аврагдаагүй хүмүүсийг чи хэрхэн дайлан сайн сэтгэлээр үйлдэх ёстой вэ гэдгийг өнөөдөр мөн сурах гэж байгаа байлээ. Үгээрээ бидэнд зааж сургаж өгөхийг хүсэж байна. Мөн нөхөрлөдөө ирээгүй байгаа ахан дүүс олон байна. Хаа байгаа газарт нь хамтдаа байж өгнө. Үгэн дотор байж чадхаар эзэн та удирдах өгөхийг хүсэж байна. Энэ газар дээрх ажил төрлөнч эзэн танд үйлчлэн амьдарч чадхаар хамгийн сайн зөвхт тэр ажлыг хийхэд нь та тусалж өгнө. Өнөөдөр ирээгүй ахан дүүс эзэн та хаа байгаа газарт нь хамтдаа байж өгөхийг хүсэж байна. Үгийн өмнө ирсэн бид өхөн үгнээс хүчийг авсан, нэгүслийг авсан тийм цаг болоход та тусално. Бидний хайр илдэг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. За өнөөдөр хамтдаа Библиэлд гарч байгаа нэгэн хүний яриаг сурангаа Библиэс суралцъя гэж бодож байна. Эхлээд Матай намын 10 дугаар бүлгийг олж харъя. Матай 10 дугаар бүлэг. Матай 10-ийн
40-оос 42 дугаар ишлэл. Матай 10-ын 40-оос 42 дугаар ишлэлийг уншиж үзье. Би уншиж өгье. Есүс хэлсэн байна. Та нарыг хүлээн авах нь намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь намайг илгээгчийг хүлээн авсан хэрэг юм. Иш үзүүлэгчийн нэрээр иш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч иш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвтгөхүнийг зөвтгөхүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвтгөхүний шагналыг хүлээн авна. Үнэнээр би та нарт хэлье. Энэ өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавийнхын хувьд аяг хүйтэн ус өгсөн хинч шагналаа эсалдна гэв. За, Библиэлд гарч байгаа олон үгнүүд бий. Бүгдээрээ бидний итгэлийн амьдралд чухал тийм үгнүүд, тийм үү? Та онцгойлон тэр дундаа Есүсийн хэлсэн үг нь бүр чухал гэж хэлж болно. Яагаад вэ? Бурхан иш үзүүлэгчдээр дамжуулан үгээ айлцсан. Тэр нь мэдээж Бурханы үг байсан. Харин Бурхан өөрөө хүний биеэр газар дээр ирээд үгээ айлцсан нь Есүс Христийн хэлсэн тэр үгнүүд үстэ. Адилхан боловч бүр илүү чухал хэмээн бодонгоо тунгаан бодох ёстой гэж бодож байна. Энэ үгэн дээрээс харуулна. Та нарыг хүлээн авах нь намайг хүлээн авсан хэрэг юм аа гэсэн байгаа. Есүс шавнартай тиймээс та нарыг очих үед хин нэгэн хүлээн авбал яах вэ? Тэр намайг хүлээн авч байгаа гэсэн үг байна. Намайг хүлээн авч байгаа нь намайг илгээгчийг хүлээн авсан хэрэг юм аа. Эцэстээ Бурханыг хүлээн авч байгаатай адилхан гэж хэлсэн байгаа. Тэгж хэлэнгээ 41-42 дээр иш үзүүлэгчдийг зөвтгөхүнийг хүлээн авч байгаа нь ямар том бэ? Хамгийн өчүүхэн нэгэнд нь чүүлдэж байгаа нь шагналаа алдахгүй асар том сайн үйл юм аа гэж хэлсэн баг. За, авралыг авсан хүн гэж ямар хүн бол? Аврагдсан хүн гэдэг нь Есүс Христийн цусаар гэм нүглөө мөнхөд уучлуулан Бурханы тэр хязгааргүй хайр, хязгааргүй өршөөлөөр Бурханы хүүхэд болсон хүнийг аврагдсан хүн гэж хэлж байгаа тийм биз? Та бүхэнч тэр Бурханы тэр хязгааргүй хайр, хязгааргүй нэгүслэр, хязгааргүй өршөөлөөр гэм нүглээ уучлуулсан уу? Үнэхээр түнд итгэж байгаа хүн юу юм бол? Бурханы хүүхэд болсон хүн баг. Тийм учраас энэ Бурханы хүүхэд болсон хүнд байх ёстой маш чухал шинж чанар бий. Тэр нь юу вэ? Бурхан намайг хүлээн авсанчлан би ч бусдыг хөршөө ахан дүүсээ хүлээн авах байх. Энэ нь юу вэ? Итгэгчдийн дотор үргэлж сурах ёстой мөн үйлдэх ёстой сайн үйл гэж хэлсэн баг. Мэдээж бид бүхэн энэ сайн үйлийг хийснээрээ аврагдаагүй тийм үү? Авраглыг авсан учраас эзэн миний нүглийн төлөө тэр их үнэтэй цусаа урсган надад үнэнгүйгээр авралыг өгсөн учраас одоо ч бид бүхэн энэ газар дээр амьдрангаа үнэнгүйгээр энэ сайн мэдээг тарааж үнэнгүйгээр ахан дүүстэй үйлчлэн эцэст нь энэ бүхнийхэн төлөөсөнд Бурханаас агуу шагналыг авах тийм амьдралаар амьдарч байгаа тийм хүмүүс байх. Өнөөдөр хамтдаа тиймээс энэ сайн үйлс ахан дүүсээ хүлээн авах хамгийн өчүүгэнд үлдэж байгаа нь надад үлдэж буй хэрэг гэж хэлсэн биз? Тэр нь хизээ шагнал алдахгүй гэдэг шиг энэ сайн үйлсийн талаар хамтдаа нэг тунгаан бодъё гэж бодож байна. За тиймээс эхлээд хэлсэн штэ. Сайн үйлийг хийгээд бид нэр авралыг авсан юм биш. Бид нэр хийсэн сайн үйлсээр аврагдаагүй тийм үү? Бид нэр юугаар аврагдсан бэлээ? Та нар нэгүслийн учир эдгэлээр аврагдсан юм. Энэ Бурханаас ирсэн бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хин ч үйлсээр үл сайрхнаа. Тийм биз? Аврал нь Бурханаас өгсөн бэлэг байх. Үнэгүйгээр өгсөн. Харин одоо энэ үнэгүй өгсөн нэгүслийг хуваалцж амьдрах амьдралыг ч мөн эдгэлийн амьдралч гэж хэлж бол. За тиймээс одоо хамтдаа энэ Бурханы нэгүслийг үнэгүйгээр авсан хүн хэрхэн хариулан амьдрах нь Бурханы хувьд зохистой амьдрал юм болоо. Түүнийг өнөөдөр хэдэн жишээнүүд, олон жишээнүүдээр тулгуурлан бодож үзцгээе. За, Иесусийн хэлсэн энэ үгийг сайн тунгаан бодохын тулд
хуучин гэрээн дээр гарч байгаа үйл явдлуудаас хэдийг хамтдаа сурж үзцгээе. За, Эхлэл номын 18 дахь бүлгийг харъя да. Энэ шинэ хуучин гэрээний олон итгэлийн хүмүүс юу юм болоо? Хэрхэн амьдарсныг харангаа бид бүхэн тэндээс сургамжийг авах ёстой гэж бодож байна. За, Эхлэл 18-ийн 1 дугаар ишлэлээс эхлээд би уншиж өгүүлнэ. Энд ийм үйл явдал болж байгаа. Эхлэл Мамрегийн царс модны эзэн Мамрегийн царс модны дэргэд Авраамд үзэгдэв. Өдрийн халуунд Авраам майхныхаа үдэнд сууж байгаад нүд өргөн харвал ойрхон 3 хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуйта өгтөн тосхоор майхныхаа үднээс ярангуйж хүрээд газарт доор мэхийн. 4 Эзэн минь ээ, хэрв милметтэн тааллыг олсон бол зарц намайга битгий орхин өнгөрөөсэй гэж би гуйж байна. Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарно. Та нар зарцын хараа нэгэнд дайрч ирсэнд бол би жаахан талах авчирыг та нар тэнхээ ороод явна уу гэж хэлв. Тэд чиний хэлсэн ёсоор болог гэв. За. Энэ дээр Эхлэл 18-ийн 1 дээр эзэн Авраамд үзэгдсэн гэсэн байгаа. Эзэн Авраамд үзэгдэхдээ би бурхан байна гэдээ гарч ирсэн юм болов? Үгүй. Авраам нэгэн өдөр модны дор сүүдэр сууж исэн бахан, тийм үү? Гэтэл хартал яасан юм болоо? Майхныхаа үдэн сууж байсан гэж хэлсэн мэт уучлаарай. Модны дэргэд майхныхаа дэргэд сууж байлаа. Гэтэл нүд өргөн ойрхон 3 хүн зогсож бай. Нүд өргөн харвал ойрхон 3 хүн зогсож байлаа гэсэн байгаа. Тэр эзгүй цөлд зогсож байсан 3 хүнийг Авраам харсан. Хараад Авраам яасан бол дайсан ирвүү гэдэг өөрийгөө хамгаалахаар ийд барьсан уу? Үгүй. Тэр 3 хүнийг хараад байж тэ Авраам ямар ч эргэл зохицуулгүйгээр яадаг вэ? Тэднийг өрдөг баг. Хөлөө угаа. Чахан амраад яв. Талах цайд. Ингэж хэлсэн байгаа юм. Үүнийг сонссон 3 хүн Авраамийн гуйлтыг зөвшөөрдөг баг. За. Энэ үйл явдлаас бид бүхэн Авраам биш те ямар хүн байсан бэ гэдгийг мэдэж болохоор байгаа. Тэрээр үнэнхээр бурхнаас имэж бурхны хайр нэгүслийг авсан тийм хүн байсан биз. За. Авралыг авсан хүн гэдэг нь эхлээд бурхнаас нэгүслийг авсан хүн байх. Эхлээд бурхнаас үнэнгүйгээр тэр их нэгүслийг хүлээн авсан хүн биз. Тийм учраас үнэнхээр бурхнаас нэгүслийг авсан хүнд үнэнхээр бацтай авралыг авсан хүнд гэсэн үг. Энэ нэгүсэлд нь хариулах юмсан гэдэг сэтгэл бий болдог баг. Авраам ч тэр бурхнаас нэгүслийг авсан хүн байсан. Тийм учраас өөрийнх нь дэргэд ойртон ирсэн энэ хүмүүсийг хараад эргэлзэж тэнэгэлзэлгүй, тооцоож бодолгүй, амиач бодолгүйгээр тэднийг дуудан хөлийг нь нугааж аяга цай өгч талах авчран тэднийг тэнхрээд яваа гэж гуйсан баг. 6 дээр Авраам сандчин майхан тийш саарад бушуулаарай. 3 сия дээд зэргийн гурил аваад зурч бинхийгээд талах тэднэрт бэлэн байгаагүй ч дээд зэргийн гурил хамгийн сайныг гарган тэр хүмүүсийг дайлаа гэж хэлсэн баг. Сандчин гэсэн байгаа. Хүн ирээд яасан. Дургүйгээр хийсэн болов? Үгүй. Баяр хөөртэйгээр хийсэн баг. Сандчингүйгээд бушуухан хий. Хамгийн сайныг нь гаргаж дайл. Үүнийг сонссон Сара ч яасан бол ёо чи өстө ямар ядаргаатай хэлж ярихад яадын хүн амтыг ирлээ гэж. Тэгж ууралсан байна. Сара ч уурлалгүй яасан юм бол? Тэр хотондоо гүйн очиж дэгэн тарган сайн бяруу барьж авчираад зарцтай өгсөн. Зарц түгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлаа. Сарад хэлээд дараас нь хоол бэлдсэн мэт Авраам цөцгийн сүү болон зарцынхан болгосон бярууны махыг тэдний өмнө авчирж тавиад тэднийг хооллох зүр өөрөө модон дор зогсож байваа. Уг нь талах идээд хороо гэсэн мэт.
талах авчирыг гэж хэлээд яасан. Бим бэлдсэн байна. Сүв цөцгий бэлдсэн байна. Бүр тарган сайн бяруу авчираад яасан юм бол нядалсан байгаа эцэд. Малтай хүмүүс ихэвчлэн бярууга идэгдэг. Бяруу нь хямдхан махбахтай байдаг учраас яах вэ? Үн хөрөхийн тулд бярууга том болоод бүдүүн үхэр болсныхан дараа зардаг үз. Гэтэл биш үү? Энэ Авраам бярууг ядсан сайн тарган бяруу гэдэг нь юу юм бэ? Энэ бярууны мах нь зөөлөн байдаг гэж. Хамгийн хүндтэй зочиндөө өгдөг үз. Авраам эдгээр 3 хүнийг дайлахтаа яасан? Өөрт байгаа хамгийн сайныг өгсөн баг. За, энэ юу харуулж өгч байгаа юм? Энэ итгэгчд байх ёстой. Энэ ариун мөн чанарын талаар Авраам ч бидэнд хэлж өгч байгаа. Авраамийн хийсэн энэ үйлс нь эцтэй яаж эргэж ирсэн бол 10 дээр Авраам ийм зүйл хийсний дараа 9 дээр тэд Авраамаас чиний эхнэр Сара хаана байна гэж асууд тэнд майхандаа байна гэв. Тэр би зохих цагт нь чам дээр заавал эргэж ирнэ. Харахтун эхнэр Сара чинь хүүтэй болно гэжээ. Авраам Сара хоёрт бурхан яасан юм бол хүүтэй болно гэж амласан байгаа эцэд. Авраамийн юу ч бодолгүйгээр хийсэн энэ сайн үйлс нь яасан тэр даруй хариу болсон мэт. Монголчууд ярьдаг. Аягны хариу өдөртөө. Агтны хариу жилдээ гэж ярьдаг. Энэ сайн үйлс нь заавал эргэж ирдэг гэсэн байгаа. Үнэхээр тийм. Бурхан шударга нэгэн учраас сайныг үйлдсэн үндэ тэр сайных нь хариу гарцаагүй өгдөг нэгэн биз дээ. Авраам өөрөө ч мэдээлгүй энэ үйл давдлаар дамжуулан яасан юм бол Авраамд тэрээр хүүтэй болно гэдэг энэ агуу зүйлийг хэлсэн байгаа эцэд. Тэгээд эзэн Авраамд хэлсэн. Эхлэл 18:17 дээр эзэн би хийх гэж буй юм Авраамаас нуун гэж үү? Энэ юу гэсэн үг юм бол? Авраамыг эзэн өөрийнхөө хамгийн дотны хүн адил тийм үү? Хийх гэж байгаа ажлаас ч нуухгүй гэж хэлсэн байгаа. Хин бол Тэнгэр газрыг бүтээсэн тэр эзэн. Авраамын энэ дүр төрх нь юу вэ? Хожим энэ үед амьдарч байгаа бид бүхэн ч гэсэндээ сургамж болж байгаа ах. Эзэн ямар хүнтэй ойр байж, ямар хүнд бүр илүү нэгүслээ өгдөг юм бол. Үнэхээр эзэн бүх хүнд инэрэнгүү байдаг шиг. Одоо ч тэр эргэн тойрондоо байгаа хүнд инэрэнгүү хандан. Эзнийг бодон энэ сайн мэдээний төлөө хичээнгүйлэн амьдарч байгаа тэр хүнд яах вэ? Эзэн бүр илүү хүчтэй амьдарч чадах хүчийг, нэгүслийг, эд баялагийг ч эзэн яадаг юм бол тийм хүнд өгдөг байх. Авраам эзний үгэнд дуулууртайгаар ингэж амьдарсан бөгөөд эзэн түүнд ямар их нэгүслийг өгснийг бид өхөн Библиэр дамжуулан мэдэж байгаа биз? Авраам ч өөрөө ч мэдээлгүй энэ тэнгэр элч нарыг хооллоод яасан. Эцэст нь ийм том нэгүслийг авсан биз? Авраамын дүү гэж Лот гэж хүн гардаг. Энэ Лот ч тэр яасан. Уг нь Авраамтай хамт байсан ч Авраамыг орхин одсон баг. Авраамыг орхин одож Содом Гомород очидаг биз? Гэхдээ Лот яасан. Авраамтай хамт байнга Авраамын тэр өгөөмөр зан чанарыг бусдад хэрхэн сайныг үйлдэх ч мөн тэрээр харанга сурсан хүн байсан. Тийм ч учраас Эхлэл номын 19-р бүлэг дээрээс харуулна. Энэ Содом хот нь асар их завхарлаар дүүрсэн байх үед Эхлэл 19-ийн 1 дээр 1-2-ыг би бас уншиж өгье. Хоёр тэнгэрэлч Содомд үдшээр иржээ. Лот Содомын гулдан хаалган дээр сууж байснаа тэднийг харж босон. Ухтаад нүрээр газарт доош мэхив. Тэрээр харахтун эзэн минь, эзэд минь. Зарцынхан тэр гэрээр орж хөлөө угааж хоноод маргааш өглөө эрт босож аян замдаа гарна уу гэсэнд. Үгүй бид гадаа талбайд хононо гэв. За, Лот ч яасан юм бол мөн л тэнгэр элч нарыг ирснийг Лот мэдсэн болов? Лот мэдээгүй. Гэсэн ч тэрээр яасан. Мөн тэднийг дайсан байгаа. Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ.
Лот тэдэнд хоолунд бэлтгэн эсгээгүй талх барьж өгсөнд тэд эдэцгээвэ гэж хэлсэн баг. Гэхдээ тэд хэн байсан бол Тэнгэр илч байсан биз дээ. Эцэст нь үүний ачаар яасан юм бол нөгөө хүмүүс энэ хүмүүсийг Лот хүлээн авсан учраас яах вэ? Эцэст нь энэ Тэнгэр илч Бурхан энэ талын хотыг устгахдаа Авраамыг дурсан санж Лотын сууж байсан хотыг устгах нь сүрүүлэхтэй Лотыг сүрлийн дундаас мэд гаргажээ. Энд дэр Авраамыг санан мөн Лотыг сүрлийн дундаас мэд гаргажээ. За ийм гарч байгаа биз? Авраамын сайн үйлс нь Лотыг аврахад хүртэл нөлөөлсөн байж. Өөрөө үр хүүхэдтэй болно гэдэг амлалтыг ч хүлээж авсан. Лот ч тэр энэ Тэнгэр илч нарыг хүлээн авснараа яасан юм бол 19:12 дээр нөгөө хүмүүс Лотод энд танайхаас өөр хэн байна вэ? Хүргэн хөвгүүд охид гээд энэ хотод байгаа өөрийн гисэн хэнийг ч болов энэ газараас гадагш гаргаа гэж хэлсэн баг. За юу харуулж өгч байна? Энэ сайн үйлс нь юу? Эзэнд үлдэж байгаа та адилхан гэдгийг харуулж өгж байгаа баг. Бид бүхэн авралыг авсан хүмүүс, эргэн тойронд байгаа хүмүүстэй бид бүхэн хэрхэн хандах ёстой юм бол? Үнэхээр иш үзүүлэгчийн нэрээр иш үзүүлэгчийг хүлээн авсан. Тэр шагналыг нь авах бол хамгийн өчигөнд нь тийм үлдэн. Тэр хүн шагналаа алдахгүй гэдэг шиг. Авралыг авсан хүмүүс үнэхээр яах вэ? Бид бүхэн бие биедээ мэдээжийн зүйл ах. Эргэн тойронд үнэхээр сайныг үлдээдэг. Тийм хүмүүс бол хичнээн сайхан бол. Монголд ийм үгүүдийг та бүхэн сонсоогүй байх. Дахиад хэлж өгье. Замаг сайтай усанд загас болгон цугладаг. Усан дотор замаг үз. Замаг ихтэй замаг сайтай тэр усанд байж тээ. Олон загас тэр замгнууд нь байнга хоол тэжээлэн загас илбэгтэй байдаг гинэ. Тэрэн шиг зан сайтай айлд хүн болгон цугладаг гэж ярьдаг. Зан сайтай айл гэдэг нь ямар айл? Орж ирсэн хүмүүст талхаа харамлдаг биш. Дотоод олимгч яах вэ? Түүнийг хуваалцдаг. Орж ирсэн хүнийг дайлаад гаргадаг тийм хүн. Энд чинь юу юм бол? Нэгүсэл үсттэй. Ийм айлд хүн болгон цугладаг гинэ. Үнэхээр бид бүхэн авралыг авсан юу юм бол? Ийм хүнд ийм хүмүүс болохыг эзэн хүсэж байгаа. Авраам ч Лот ч тэр яасан. Ийм нэгүслийг авсан хүмүүс байгаа юм. Библийн дуулал номын 112 дугаар бүлэг дээрээс харуулна ийм үгнүүд гардаг. Би уншиж өгье. Дуулал 112. Дуулал 112-ийн Дуулал 112-ийн 5 6 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. За 4 дугаар ишлэл дээр юу гэсэн бэл 4-ийг нь би уншиж өгье доо. Нэгүслэнгүй өрөвч зөвт чиг чудраг хүмүүсийн төлөө харанхуйд гэрэл цацарна. Бүр харанхуйдж гэрэл цацарна гэсэн байгаа. Хар шөнөөр нар мандахлаа. Мандахгүй шүү дээ. Гэхдээ нэгүслэнгүй өрөвч зөвт чиг чудраг хүмүүсийн төлөө харанхуйд гэрэл цацарна гинэ. Түнэр харанхуйч юу юм бол найдвар байна гэсэн үг байгаа. Тав дээр нь нэгүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн явна. Тэрээр үйл хэрэгээ шударгаар явуулдаг. Тэрээр хизээч ханхгүй зөвхт хүн мөнхөд дурсагдах болно. Нэгүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн яв. Энэ зээлдүүлдэг гэдэг нь мөнгийг хэлээд байгаа юм биш шүү. Өлсөж байгаа нэгэнд нь өгдөг нэг. Байгаагаасаа хуваалцдаг нэг. Тийм биз? Ийм хүн сайн сайхан явна гэсэн баг. Үнэхээр тийм. Авралыг авсан хүн энэ авсан нэгүслээ бид хүн хуваалцдаг хүмүүс болох хэрэгтэй баг. Авралыг хуваалцдаг хүмүүс. Энэ аврал нь зүгээр яриад тарагддаг зүйл юм болов? Үгүй. Үнэхээр бидний сайн үйлсийг хараад Тэнгэр тэгэцгийг чинь алдаршуулна гэж Библиэлд хэлсэн биз? Авралыг авсан хүн үргэлж энэ сайн үйлсээр бялхаж амьдрахыг эзэн хүсэж байгаа ах. Эргэн тойрондоо, айл хотлороо, төрөл төрөксөддөө аврагдаагүй бүхий л хүмүүст яг
үргэлж нэгүүлсэнгүй өглөгч ийм зан юу юм бол бид бүхэнд байх ёстой зүйл ах. Манай сонсголгүй ахын дүүс дутуу улам гэдгийг мэдэж байгаа. Олон ахын дүүс одоо ч юу юм бол улсаас өгдөг тэр тэтгэврээр амьдардаг хүмүүс ч олон бий. Ажил хийсэн чи бага цалин аваад явдаг хүмүүс олон бий. Гэхдээ тэр хэрээрээ юу юм бол эзний өмнө үнэхээр өглөгч тийм ээ нэгүслэнгүй үзээрэй. Би өгсөн ирээр яа тийм бол эзэн дүүргэж өгдөг гэдэг нэгэн гэдгийг биш тэ. Бажтар амьдралдаа бид өхөн амсаж үзхийг эзэн хүсэж байгаа. Бидний дотор баян затгалан олон байхгүй. Гэхдээ тийм биш. Дуулал 112-ийн 9-дэр өгсөн бол тэрээр тараасан ядууст өгсөн бөгөөд зөвхт байдал нь мөнхөд байна. Эвэр нь хүндэтгэлтэйгээр өргөмжлөгднө. Тэрээр тараасан ядууст өгсөн бөгөөд гэж хэлсэн байгаа юм. Гэвч зөвхт байдал нь мөнхөд байна. Энэ юу гэсэн үг юм бол түүний үйлдсэн тэр сайн үйлс нь яах вэ? Мөнхөд бурхны өмнө үлдэх болно гэдгийг харуулж өгж байгаа тийм агуулга байгаа үстэй. Авралыг авсан яаж амьдрах ёстой юм болоо? Үнэхээр бусдад өгдөг тийм хүмүүс болох ёстой. Өгсөн хэрээрээ гуйлахчин болох юм болоо? За, дуулал минь 37 дугаар бүлэг дээрээс харуулна. Миний үнэхээр дуртай үг бий. Энэ үгэнд би маш их дуртай. Та бүхэн ч гэсэндээ дуртай болоосаа гэж хүсэж байна. Дуулал 37 дугаар бүлэг. Дуулал 37-гийн 25-аас 26 дугаар ишлэлийг харъя да. Дуулал 37-гийн 25, 26, 25 дээр ингэсэн байна. Би залуугаасаа хөгшөртлөө. Зөв шудар хүн хаягдахыг өрөөдм нь талахгүй байхыг үзээгүй гэсэн баг. Үнэхээр зөвхт хүн. Эзний өмнө зөвхтөр амьдарч байгаа тийм хүн. Яагаад зөв шудар хүн хаягдахыг өрөөдм нь талахгүй байхыг үзээгүй гэж хэлсэн байгаа. Талахгүй байхгүй гэсэн баг. Тэр үргэлж илгэсэг агаад зээлүүлдэг. Өрөөдм нь ерөөлтэй гэсэн байгаа. Тэр үргэлж илгэсэг агаад зээлүүлдэг. Бусдад тусалдаг гэсэн баг. Тэр юм бол өрөөдм нь ерөөлтөө. Үнэхээр энэ ерөөлийг хүлээн авдаг баг. Ийм үгнүүд Библиэлд хичнээн олон гарч байгаа бол яагаад вэ? Үнэхээр тийм учраас. Энэ нь хамгийн зөв зүйл учраас юу вэ? Библиэлд ингэж хэлж байгаа. Сургаалт төгс 11 дугаар бүлэг дээр чи ийм үгнүүд олон гардаг. Сургаалт төгс 11-ийн 25 дугаар ишлэл дээрээс харуулна ийм үг гардаг байж. За, сургаалт төгс 11-ийн 24 дээр ийм үг гардаг гэж. 24 дээр харамгүйгээр тараагаад аривжих хүн бий. Харамгүйгээр тараасан ирнээсээ аривждаг хүн байгаа гэсэн байгаа. Харин хэд нарилсаар ядуурх хүн ч бий гинэ. Хавдарсаар байгаа, нарилсаар байгаа. Тэгингээ 25 дээр өгөөмөр хүн өөдлөн дивжин. Өрөөлийг ундлагч өөрөө ч ундлуулна гэсэн байгаа. Өрөөлийг ундалдаг хүн. Өрөөлд хоол хүнсийг өгдөг хүн. Өөрөө ч хожим нь ундлуулнаа. Бурхан үүнийг хэлж өгж байгаа. Бид өхөн эргэн тойрондоо ахан дүүстэй яах вэ? Бидний өмнө ирсэн тэр бүхий л хүмүүст яах вэ? Энэ сайныг үйлддэг тийм хүмүүс бол хичнээн сайхан бол. Библи маань ийм яриануудаар битүү дүүрэн байгаа. Хойш нэрүүлээд 14 дугаар бүлэг дээр 14-ийн 22 дээр 14-ийн 22 дээр ёрын мөг сэтгсэд төөрөгдөлд хүрэх усуу харин сайныг сэтгсэд хайрын нэрэл ба үннийг олноо. Харин сайныг сэтгсэд
Энэ сайныг бодож сайныг үлдэж байгаа тийм хүмүүс яах вэ? Энэрл ба үннийг яана гинэ олж авна гэсэн байгаа эцэст. За яагаад ийм зүйл болоод байгаа юм бол? Тэр шалтгаан нь өнөөдрийн үнсэн Есүсийн үг биз. Хамгийн өчигөнд үлдэж байгаа надад үлдэж байгаа хэрэг гэж хэлсэн биз. Үүнийг шинэ гэрээн дээр тэгж хэлсэнчлэн хуучин гэрээний энэ сургаалт төгс 19 дахь бүлэг дээр ингэж хэлсэн баг. Сургаалт төгс 19-ийн 17 дээрээс харуулна. Сургаалт төгс 19-ийн 17. За 19-ийн 17 дээр ийм гарч байгаас би уншиж өгье. Ядууг энэрхч нь эзэнд зээлдүүлсэн хэрэг. Өгсөн бүгд нь буцааж төлөгднө гинэ. Яана гинэ? Энэ өгсөн бүгд нь буцааж төлөгднө гэж хэлсэн байж байгаа. Эзэн үнэхээр төлж өгөх болоо юу гэж бодож байна? За эзэн үнэхээр төлж өгдөг нэгэн байна уу биш байна уу? Өнөөдөр хамтдаа нэг бодит болсон явдлаас нэг хамтдаа сургамжийг авч үзье за. 2 дугаар хаад 8 дугаар бүлгээс би нэгэн үйл явдлыг та бүхэнд энэ дээр сургамжийг аван сурж үзцгээе. 2 дугаар хаад 8 дугаар бүлэг. За энэ дээрээс харуулна. Нэгэн хүний яриа гарч байгаа. За 2 дугаар хаад 8-ийн 1 дугаар ишлэлээс эхлээ би уншиж өгье доо. 8-ийн 1-ээс эхлээд уншуулна. Би уншиж өгье. Элиша амируулсан хүүгийн их өнөөх эмэгтэйд хандан босож гэр бүлийнхэнтэйгээ явж түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь эзэн өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт 7 жилийн турш байхаар ирнэ гэв. Ийхүү мөнөөх эмэгтэй босож Бурхны хүний үгийн дагуу үйлдэж гэр бүлийнхэнтэйгээ яваад 7 жилийн турш Филистчүүдийн нутагт түр амьдрав. За. Энэ үйл явдлыг хэлсэн шалтгаан юу вэ? Энэ 2 дугаар хаадын 7 дугаар бүлэг дээр энэ Израильд буюу асар их гангачиг болонго өлсгөлөнд авцсан үйл явдал гарч байгаа. Гангачгийн өмнө энэ үед юу болсон юм болоо? Самарыг энэ Бен Хадад хэмээх нэртэй нэгэн хаан бүсэлсэн үйл явдал гарч байгаа. Үүнээс болоод яах вэ? Энэ Самарын хотод байсан цайзад байсан олон хүмүүс яасан юм бол өлсгөлөнгөөс үх аюул тулгарсан баг. Гэтэл яадаг вэ? Элиша иш үзүүлэгч маргаашуудыг яах вэ? Энэ газар өлсгөлн буюу энэ хүнд хэцүү байдал нь тайлэгдангаа амар тайван бас гайгүй тийм амьдрал дахин сэрэх болно гэж хэлдэг. Тэр үед бүр илжигний толгой байж тээ. Илжигний толгойг Израилийн ард түмэн мэддэг байсан. 80 шикелээр худалдаж авах хэмжээний үнэтэй болсон гэж хэлсэн. Энэ 80 шикел гэдэг нь юу вэ? 1 шикел нь насан турсан эр хүний 4 өдрийн ажлын хөлс байна уу? Тэгж үздэг байж байгаа. 5 өдрийнх ч үлээ. За сайн санахаа байлаа. За юу таач юу юм болоо? Үнэхээр асар үнэтэй тийм хүнд нөхцөл байдалд орсон гэж Библиэлд гарч байгаа. Гэтэл юу вэ? Энэ үед яа тийм бол энэ Бен Хадад хэмээх энэ хаан болон Самарыг эзэсэн энэ хүмүүс зүхтаасан үйл явдал гардаг байж байгаа. Энэ зүхтаж явсаны дараа энэ Самарт юу юм болоо? 4 уян өвчтэй сайн мэд хүн энэ үйл явдлыг хилээд тийм биз? Энэ Самарын тийм биз? Гангачиг өлсгөлн төр намжин болсон талаарх яриг өмнө нь гарч байгаа. Тийм учраас үнэнхээр өлсгөлнтэй хүнд хэцүү үед яасан юм бол Элиша энэ амар усан хүүгийн их өнөөх эмэгтэйд хандан үргэлжлүүлээд 7 жилийн турш аймжигт гангач болох учраас яах вэ? Газар нутгаа ороход байсчээ. Филистчүүдийн нутагт очиж амьдраа гэж хэлсэн баг. За ойлгосноо те? За энэ үгийг сонсоод яах вэ? Энэ чунам эмэгтэй Филистчүүдийн нутаг руу явсан баг. Тэгэхдээ 7 жилийн гангачгийн хугацаа дуустдаг баг. 3 дээрээс харуул. 2 дугаар хаад 8-ын 3 дээр 7 жилийн эцэст мөнөөх эмэгтэй Филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ. За
одоо газар нутаг талбайгаа эргүүлэн авахын тулд хаанд хүсэлт гаргахаар очисон байгаа. 7 жилийн гангаачиг дууссан баг. Гэтэл 4 дээр хаан Элишагийн үйлдсэн бүх агуу зүйлийг надад ярьж өгөөч гэдэг Бурхны хүний зарцаг Гехазтай ярьж байваа. За, яг энэ мөчөд яасан юм бол хаан Элишагийн зарцтай ярилцаж байсан баг. Юуны талаар? Элишагийн үйлдсэн олон гайхамшигын талаар ярьж байсан. 5 дээр үгсэн нэгнийг Элиша хэрхэн амир уусан тухай хаанд ярьж байх үед нь үгсэн нэг нь хин юм бол энэ шунам эмхтэн хүү байхгүй юу? Түүнийг амьлуулсан талаар Элишагийн зарц Гехаз хаанд ярьж өгч ирсэн баг. Яг тэр мөчөд яасан юм бол харахтун хүн амьлуулсан тэр хүү эмхтээ өөрийн гэр өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар иржээ. Гехаз эзэн хаан маань эн чин өнөөх эмхтээ бөгөөд эн чин Элишагийн ам аруулсан түүний хүү байна гэв. За хардаа. Энэ эмхтээ 7 жилийн дараа эргэж ирсэн. Эргэж ирээд газар нутгаад газараа талбайгаа авахын тулд хаанд мэдүүлэхээр эртэл очиж тэр олон өдрүүдийн дотроос тэр олон цагуудын дотроос очиж энэ цаг энэ өдөр энэ хоронд яасан юм бол Гехаз хааны өргөн дэрнгээ энэ эмхтэн хүүг амьлуулсан яриаг ярьж байсан байгаа зү. 6 дээр хаан эмхтэйгээс асуухад тэр түнд ярьж өглөө. Тиймээс хаан тэр эмхтэн төлөө нэгэн түшимлийг томилон энэ эмхтэнх байсан гисэн бүхнийг болон нутгаа орхин явсан тэр өдрөөс нь өнөг хүртэл талбайгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг буцаан өгөхтөн гэв. Талбайг нь өгсөн үү? Өгсөн. Талбайгаас хурааж авсан бүх зүйлийг ч өг гинөө? Өг гэж хааны зарлиг гарсан байж байгаа. Тийм учраас яасан? Энэ эмэгтэй 7 жилийн турш талбайд ажиллаагүй, хөдөлмөрлөөгүй. Гэтэл яасан? Өөр нэгэн талбайг нь арчилж, өөр нэгэн талбайгаас нь хурааж хэний төлөө юм бол? Эмэгтэй төлөө энэ ажлыг өөр нэгэн хийж өгсөн байгаа үстэй. За. Энэ юу юм бол? Үүний гайхамшиг гэж хэлдэг баг. Гагцгүй эхлээд түүний хаанчлал, түүний зөвхт байдлыг хайхтав. Тэгвэл энэ бүхнийг нэмж өгнө гэж хэлсэн. Авралыг авсан хүн үнэхээр эзний ажил түүний зөвхт байдлыг хичээнгүлэн амьдраад үзүүл. Эзэн яадаг бол? Энэ нэмэгтэн үсийг эзэн сананга бүр хураагаагүй нүртэл эргүүлэн өгсөн шиг байна штэ. Эзэн тийхүү ажилдаг нэгэн гэдгийг харуулж өгж байгаа үстэй. За тэгвэл асууя. Яаж нэмэгтэй ийм их нэгүслийг санамсаргүй хүлээн авах болсон юм бол? Яагаад Элиша нэмэгтэд очин эндээс явж 7 жилийн гангийн гангачтай өлсгөлийн үед өөр газар амьдр гэж хэлсэн юм бол? Тэр шалтгаан нь юу вэ? Энэ эмэгтэй ямар ч хариуны хөлгүүгээр үйлдсэн тэр үйл явдал нь өмнө байсан учраас тэр баг. За тэр үйл явдал нь хаана гарч байгаа юм бол? Энэ 2 дугаар хаад намын 4 дугаар бүлэг дээр энэ эмэгтэй яриа гарч байгаа. За 4 дугаар бүлгийг харъя. Энэ эмэгтэй юу юм бол? Эзнээс имэж эзний ажилчдыг ч хүндэлдэг ийм эмэгтэй байсан баг. Эзний тэр энэрэнгүү дүр төрхийг дуурайсан тийм эмэгтэй байсан байхгүй юу? За 2 дугаар хаад 4 дугаар бүлэг дээрээс харуулна. 4:1 дээрээс харуулна. Эс үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь ихнэр Элиша руу хашгиран таны зарцуулах миний нөхөр өөд болсон бөгөөд. Уучлаарай. Энэ биш шүү. Бэлэвсэн эмэгтэй тосны талаар ярих гэж байна. 8 дугаар бүлгээ ишлээс эхлээд харъя да. За 4:8 дээрээс харуулна. Нэгэн өдөр Элиша Шунем руу явлаа. Тэнд нэгэн чинэлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зоглох түнгэж ятгав. Энэ чинэлэг эмэгтэй Элишаг хоол идээчээ гэж явсан баг.
Ингээд Элиша тэр газараар өнгөрөн явх болгондоо тэдний хооллдог болжээ. Гэтэл тэр эмэгтэй үзэгтэн манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэрхүү бурхны хүн бол ариун гэдгийг би мэдсэн. Иймд ханаар хүрээлэгдсэн жижиг дээд өрөө хийцгээе. Тэнд түүнд зориулан ор, ширээ, сандал, дэнлүүний суур тавь. Тэр эрэхтэй тэнд орж байг гэж нөхөртөө хэлв. Одоо дайлаа зогсохгүй яасан юм бол энэ эмэгтэй түүнд зориулан амрах байрыг хүртэл бэлдсэн гэж гарч байгаа. Мөнгөтэй учраас ингэсэн юм болов? Үгүй. Хичнээн мөнгөтэй байсан ч байж тээ. Ингэнэ гэдэг нь жирийн гэтгэл байгаад боломжгүй байх. Энэ эмэгтэй дотор үнэхээр бусдын төлөө сайныг үйлдэнэ. Онцгойлон бурхны хүнийг бурхан мэт хүлээн авсан ийм зүрх сэтгэл байсныг харуулж өгж байгаа биз дээ. За гэтэл яа тийм болоо. Нэгэн өдөр Элиша тэнд ирээд дээд өрөөнд нь орж амарсан баг. Тэгээд өөрийн зарц Гихазад тэр шунам эмэгтэйг дуудав. Гихаз тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Элишагийн өмнө ирж зогсов. Элиша Гихазд түүнд хэлэхдээ үзэгтэн энэ бүхнэр чи биднийг анхаарч халамжлаа. Би чамд юу хийж өгөх вэ? Хаан эсвэл цэргийн жанжнаас чиний төлөө гуйж өгөхгүй гэж асуув. За. Элиша хаантай ч уулздаг, цэргийн жанжтай ч уулздаг тийм хүн учраас яах вэ? Тусламж ирэхтэй бол хэлээрэй гэсэн мэт. Эмэгтэй харин би ард түмний түмнийхээ дунд амьдэрдэг билээ. Энэ юу гэсэн үг юм бэ? Би ард түмнийгаа надад дутах зүйл байхгүй. Ингэж хэлсэн мэт. Иймээс Элиша тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ гэсэн Гихаз асуудаг байх. Эмэгтэй юу ч хэрэггүй гэж хэлсэн учраас зарцаасаа асуусан байх. Гэтэл зарц нь юу вэ? Үндэ энэ эмэгтэй хүүхэдгөө бөгөөд нөхөр нь хөгшин юм гэв. За хүүхэдгөө сонсоод яах вэ? Эцэст нь Элишад үйлцэн энэ сайныхын төлөө эзэн энэ эмэгтэйд хүүхэд зөвшөөрдөг байх. Гэхдээ энэ хүүхэд нь яадгүй мөн том болоод нэгэн өдөр толгой минь миний толгой гэсээр үгсэн үйл явдал гарч байгаа. Энэ мөчөд мөн л Элиша яадаг вэ? Энэ хүүхдийг нь амьлуулсан тийм үйл явдал энэ 4-р бүлэг дээр гарч байгаа. За. Энэ юг харуулж өгч байгаа юм болоо. Энэ нэмэгтэн ямар ч болзолгүйгээр үйлдсэн тэр нэгүсэл гарч байгаа биз. Үүнийг нь сансан Элиша хүүхэдтэй болгосон. Бурхан тэр эмэгтэйд хүүг өгсөн биз. Хүүн үхэх аюул болоход үхсний дараа мөн Элиша дахин амьлуулсан баг. Хожим нэмэгтэй Самарт, Израильд энэ хүү ган гачиг болох үед яасан. Дахин нэгүслийг авсан байгаа биз. Энэ бидэнд юу харуулж өгч байгаа юм бол? Үнэхээр энэ сайн үйлс нь яг гарцаагүй эргэж ирдэг юм аа. Үүнийг бидэнд ямар ч эргэлзээгүйгээр харуулж өгж байгаа тийм үйл явдал байна. Яагаад энэ нэмэгтэй Элишад ингэж хандсан юм бол? Тэрээр түүнийг эзний ажилтнанд бол эзэнд үйлчилж байгаа хэмээн итгэн тэнхүү хандсан гэдгийг харуулж өгж байгаа биз дээ. Бидний хийсэн энэ сайн үйлс нь эцэстээ хэнд үлдэж байгаа хэрэг юм бол эзэн гэдгийг мартаж болохгүй. 1-р Самуэль 2-р бүлэг дээрээс харуулна ийм үйл явдал гардаг. 1-р Самуэль 2-р бүлгийн 2-р бүлэг дээрээс харуулна. 2-ын 30-р ишлэлийг хамтдаа уръя да. 30-р ишлэл. 1-р Самуэль 2-ын 30 дээр Нэг 2-ын 30 дээр Тиймээс Израилийн бурхан эзэн энхүү тунхаглаж байна. Чиний гэр болон чиний эцгийн гэр миний өмнө мөнхөд явна хэмээн би айлцсан билээ. Харин одоо эзэн тунхаглан тэгхэн надаас хол байна. Намайг хүндэтгэгчийг би хүндэтгэн. Харин намайг үл таамсралтыг би үл хайхарна. Энэ дээр үгс юм бол намайг хүндэтгэгчийг би
хүндэтгэн гэж хэлсэн байгаа эцэст. Намайг үл тоонсомрлагчдыг би үл хайхар. Тийм биз? Эцэстээ. Эзний нэрээр ирсэн тэр хүнийг ахан дүүсээч вэ? Эзэн химэн хүлээн авч байгаа тэр хүнийг эзэн яа тийм бол хүндэтгэн хүлээн авах болно. Ийм үгнүүдийг тасралтгүй Библи нь хэлж байгаа юм. Энэ шуны мэмхтэй газраалч эргүүлэн олж авч. Мөн дээрээс нь газар талбайд нь тэр хугацаанд ургуулж тарьсан тэр бүх зүйлийг эргүүлэн авч чадсан нь юу юм бол? Энэ юу юм бол? Эцэст нь эзэн бүгднийг эргүүлж өгдөг нэгэн гэдгийг бид бүхэнд харуулж өгж байгаа эцэст. Бидний эзэн ийхүү ажилдаг нэгэн гэдгийг бид бүхэнд харуулж өгж байгаа. Энэ шунэм эмхтэй тийм биз? Энэ эмхтэнх байсан гисэн бүхнийг болон нутгаа орхин явсан тэр өдрөөс нь 2:8-6 дээр өнөө хүртэл талбайгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг буцаан төлөгтөн. Үүнийг хүн ойлгож чадахлаа. Ойлгохын аргагүй зүйл байгаа зү. Гэхдээ бидний эзэн яа тийм бол одоо ч ийхүү ажилдаг нэгэн баг. Энэ зуужгаа анаахан дүүс. Үнэхээр бидний рүү ирсэн хүмүүсийг эзний өмнө тийм биз? Эзэн дүүлдэж байгаа мэт тэдэнд үнэхээр тэгж үйлдэл. Эргэн тойрондоо байгаа одоо ч сүнс нь аврагдаагүй тэр өрөвдөлтөй хүмүүст эзний энэ сайн мэдээг бид хүн хүчтэйгээр харамсах зүйлгээр тараах юм бол тэр нь яах вэ? Тэр хүмүүсийг баян болгож байгаа хэрэг үз. Тэр нь эзэнд үйлдэж байгаа хэрэг үз. Эзний төлөө сайн мэдээлэл хичээнгүлэн амьдарч байгаа тэр хүнд яа тийм бол эзэн гарцаагүй эргүүлэн инхүү төлдөг гэдгийг бидэнд харуулж өгж байгаа. Өөр бид хүн хэнийг ярьж болох вэ? Шинэ гэрэн дээр ч ийм хүмүүсийн яриа олон гарч байгаа үст. Библиэлдээс харах юм бол Япод амьдардаг Доркас хэмээх нэгэн дагалдаг чимээн эмэгтэй талаарх яриа гарч. Үйл самын 9-р бүлэг дээр гардаг. Эмэгтэй яасан бол үргэлж сайн үйлсээр дүүрэн, өглөгөөр дүүрэн гэж хэлсэн байж байгаа. Эргэн дойрондоо үргэлж сайныг үйлддэг байсан тийм хүн байсан баг. Харин тэр үед тэрээр өвчин тусан үгсэн баг. Өвчин тусаад үгсэн байсан бол түүний цагцыг нь дээврийн өрөөнд гаргаж тавьсан байсан гэж Библиэлд гарч. Тэр үед яадгүй Петр тэр өдөр тэр гэрт ирдэг. Тэгээд яах вэ? Эзний хүчээр Табита хэмээн тэр эмэгтэй нэрийг дууддаг баг. Гэтэл тэр эмэгтэй яадаг бол амьлан босч ирдэг үйл явдал гарч байгаа. Жигнэсээ тийм үйл явдал болсон шүү дээ. Үйл самын 9-р бүлэг дээр гардаг. Үүнчлэн энэ Библийг нарийн хараад үзүүл яах вэ? Ийм хүмүүс тасралтгүй Библиэлд гарч ирж байгаа. Бэдүүхэн үнэхээр эргэн тойронд байгаа хүмүүстэй энэ эзний хийдэг энэ эзний нэгүслэр яхаас юм бол үргэлжид сайныг үлддэг хүмүүс болохыг эзэн бидүүхнээс хүсэж байгаа. Онцгойлон ахан дүүс хоорондоо яах вэ? Сайныг үлдэн амьдардаг тийм хүмүүс болохыг эзэн биднээс хүсэж байгаа биз? Ром номын 12 дугаар бүлгийг харъя. Ром 12. Ром номын 12 дугаар бүлгийг харъя. Ром 12-ийн жинхэнэ итгэгчийн шинжгээд Ром 12-ийн 9-оос эхлээд хэлж өгсөн байгаа. За. Ром 12:9 дээр хайр нь хоёр нүргүй байг. Муу муухайг жигш сайнаас зуурч аваа. Тийм ээ. Хайр нь хоёр нүргүй байг гэж хэлсэн байгаа. Сүм дотор орж ирэхээр нэг л сайхан гараа явахаараа яах вэ? Харамч хуваа хичээсэн муухайш та ийм хүн болж болохгүй. Хаврагцсан яах вэ? Нэг л зангаараа байх ёстой. Үргэлжид тийм ээ. Хоёр нүрөө. Тэгж хэлэнгээ. Ийм байх ёстой гэж хэлэнгээ.
13 дугаар ишлэлээр өгсөн бол ариун хүмүүсийн хэрэгцээнд хандвал зочломтой байхыг ирмэлзээ. Үргэлжлээд зочломтой ийм байхыг ирмэлз гэж хэлсэн байгаа юм. Үнэхээр тийм баг. Харин Библиэд хайраар үйлчил. Энэ Библи маань үүнийг бидэнд тасралтгүй хэлж байгаа. Бидний амьдарж байгаа энэ ертөнцийн багаагаар хувиа хичээс хорон муу ийм ертөнц болон өөрчлөгцөөр байж байгаа. Тэгэх тусам яах ёстой юм бол бид энэ ертөнцийн үнэхээр гэрэл нь муу юм бол үнэхээр энэ ертөнцийн давс нь мөн юм бол ялзарч буй энэ ертөнцийг давс нь ялзархаас хамгаалдаг шиг харанхуй болж байгаа энэ ертөнцид гэрэл болон амьдарч байгаа бид хүн үнэхээр мөн юм бол яах ёстой юм бол үнэхээр энэ ертөнцид гомдол өгөөр бие биендээ зочломтгой бай. Нэгдүгээр Петр 5-ын 4-ийн 7, 8, 9 дугаар ишлэлдэр тэр үгийг чигсэндээ хэлж өгсөн мэт. Ахан дүүсээ эргэн тойронд байгаа хүмүүстэй бид хүн ийхүү үйлчлэн ахан дүүсээч тэр үйлчилдэг. Дайлдаг хүмүүс. Эргэн тойронд ирж байгаа хүмүүсийг ч бид хүн эмэрнгүүгээр хайрладаг тийм хүмүүс болохыг хүсэж байгаа. Энэ шөнэм хэмхтэй Илишада зүгээр үйлчилсэн баг. Авраамч тэр өөрт нь ирсэн хүмүүст хичээнгүлний сайн сэтгэлээр үйлдсэн баг. Еврей 13 дугаар бүлэг дээр үүнийг ингэж хэлсэн мэт. Еврей 13. Еврей 13 дугаар бүлэг дээрээс харуулна. За. Өнгөрсөн удаа бид хүн Эхлэл 12 дугаар бүлэг дээр Есүсийн жишээг зөвхөн Есүсийг харан амьдрах ёстой гэдэг талаар сурсан мэт. Одоо зовлонг ялаад тийм биз? Есүсийг харан итгэлээрээ хүчтэй амьдраа зогсохгүй. Одоо эзэн бүр илүү зүйлийг биднээс хүсэж байгаа. Еврей 13-ын 1 дээрээс харуулна. 1-2 дугаар ишлэлийг хамтдаа уншия. Еврей 13-ын 1-ээс 2 дугаар ишлэл хамтдаа дохиё. Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. Одоо ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. Зогсож болохгүй. Тэгингээ 2 дээр гадныханд зочломтхаа антхаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэр ичнийг мэдэлгүй зочилсан юм аа. Бид өхөн ахан дүүсээ хайрлаа зогсохгүй яах вэ? Гадныханд зочломтхаа антхаа бүү март гэсэн байгаа юм. Чуулган бие биендээ сайн хандаад гадныхныг мартаж болохгүй гэсэн утга байгаа юм. Гадных нь гэдэг нь юу юм бол? Бидэнд энэ сайн мэдээг хүргэх үүргийг бурхан даалгасан баг. Энэ сайн мэдээ аянда тараагддаг. Авралыг авсан хүмүүсийн зөв төс хичээнгүлэн хандж байгаа, зочломтхон хандж байгаа тэр дүр төрх. Энэ нь яад юм бол? Бурханы өмнө үнцэнтэй зүйл ах. Гадныхан зочломтхон хандхаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм аа. Үнэхээр тийм биз дээ. Авраамч тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон биз? Эцэст нь хүүхэдтэй болгох нэгүслийг авсан. Лотч тэнгэр элч нарыг марталгүй, мэдэлгүй үйлчилсэн. Эцэст нь Содом Гомороос аврагдах тэр нэгүслийг авсан биз дээ. Мөн биз? Бид бүхэнч тэр одоо яах вэ? Бидэнд ирсэн тэр хүмүүсийг зүгээр хараад өнгөрөх биш. Зөвхөн сайн мэдээ тараах зоригтойгоор л тэгжээснэ үг сонсохгүй болно шууд хаяад явах үгүй биз? Үргэлжид. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг нээгдтэл. Үргэлж зочломтгоо ханддаг тийм хүмүүс бол хичнээн сайхан бол. Тийм хүмүүсээр дамжуулан энэ сайн мэдээ тараагддаг үстэй. Дэлхийд даяар манай чуулган олон бий. Тэр дотор сайн мэдээг үнэхээр хичээнгүлэн тараагаад тэр чуулганд олон хүмүүс сайн мэдээ тараасан тийм гэр бүлүүд байдаг. Онцлог нь юу юм бол? Харуул юу юм бол? Үргэлжид орон гэрээ биш те. Гэрээ чуулган болгосон тийм айлууд байдаг. Гэртээ үргэлж хоол цай, унд бэлдэнгээ хүмүүсийг урьдаг. Урьж авчираад яах вэ? Семинар сонсгодог. Тасралтгүй Библийн талаар ярьж өгөнгөө тийм ээ семинар сонсоод үзье. Хоол хийгээд тэгээ урьдаг байж. Хоол хийгээд хүмүүсийг ураад хооллоо дараа нь цэвэрлэж угаана. Энэ тэр чигээр ажил биз. Тэрийг нь бодвол хэцүү. Гэвч юу юм бол? Тим гэр бүлээр дамжуулан байж тээ. Тэр чуулган босхон байгуулагдаж тэр чуулган хүчрэхэг болдог ойлгож.
Үнэхээр тийм биз? Энэ үгийг бид бүхэн санаж амьдрахыг хүсэж байгаа. Энэ шүнэ эмхтэй яасан юм бол тэр явуулын хүнд тийм үү? Тийм биз? Ирмэл хүмүүсийг тэрээр зүгээр хараад өнгөрлгүй яасан юм бол хамгийн сайнаар дайлж хооллоод тэрээр явуулсан баг. Тэр нийцтэй юу юм бол нэгүсэл болсон биз? Өөрийнхөө үхсэн хүүгээ эргүүлэн амтай болгож авсан. Гадар нутгаас гарч авсны дараа дахин эргүүл юм бол бүгднгийн эргүүлж авсан. Ийм агуу ажлыг бурхан тэр гэр бүлд нэгүслийг өгсөн байгаа үстэй. За бид ч тэр одоо яах ёстой юм бол ахан дүүстэй бидэнд ирсэн тэр хүмүүсийг яах вэ? Өгөөмрөөр хандан тэдэнд сайныг үйлдэхийг эзэн хүсэж байгаа. Энэ сайн үйл гэдэг нь ямар чухал зүйл вэ гэдгийг Есүс тасралтгүй хэлж өгсөн биз. Матай намын 25 дугаар бүлэг дээрээс харах юм бол 35 дугаар ишлэлээс эхлээд би уншиж өгье. 25-ын 34 дээрээс харуулна. Тэгээд хаан баруун талдаа байгстад хандаж гэдэг нь аврагдсан хүмүүст хандаж хэлсэн үг баг. Матай 25-ын 34 дээр эзгээр минь өргөдөгстэй наашир ертөнцийн суураас та нарт бэлтгэсэн хаанчлыг өвлөн авсгай. Тэгж хэлэнгээ тэдэнд ингэж магтаалын үе хэлсэн баг. 35 дээр. Учир нь өлсөж байхад минь та нар надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн. Харь хүн байхад минь урьж оруулсан гинэ. Есүс баруун талдаа байгстад хандан тэгж хэлсэн байгаа. Аврагдсан хүмүүс учраас. Аврагдсан хүмүүс нь ингэж амьдраад энэ сайн мэдээ тараагдсан учраас яах вэ? Үнэнхээр авралыг авсан учраас ийхүү амьдрдаг юм а гэдгийг ч давхар харуулж өгж байгаа үйл явдал гэж бодож байна. Нүцгэн байхад минь 36 дээр нүцгэн байхад минь намайг хувцаслсан. Өвчтэй байхад минь намайг эргэж байсан. Шоронд байхад минь надад дээр ирсэн билээ гэхэд нүцгэн байхад нь хувцалсан гинэ. Тийм ээ. Шоронд байхад нь надад дээр ирсэн гэж хэлсэн байгаа. Энэ шоронд орсон гэдэг нь хулгай хийж ловер хийгээ шоронд орсон хүнийг хэлээг баг. Аврагдсан тэгж амьдрахгүй. Энэ зөвхт байдлын төлөө сайн мэдээг тараахын тулд Элж Паулч хичнээн олон удаа шоронд орсон бол Петр ч олон удаа шоронд орсон биз. Эстер шоронд орн задуулж хоригдон тэгж амьдарч байсан. Тийм биз? Паулыг шоронд байхад хичнээн олон удаа ахан дүүс ирж эргэж тарьж байсан бол. Онцгойлон Паулын төлөө амиа жиггэд бэлэн байсан олон хүмүүс байсан биз. Паул тэдний тэр сайн үсийг сайшаан хэлсэн байж. Филиппой номын 4-р бүлэг дээрээс харуулсан Матай 25 түр авчиж байгаараа. Филиппой номын 4-р бүлэг дээр. Энэ үг гарч байгаа биз. Паулыг шоронд хоригдсон олон хавчлага донд байхад. Тийм биз? Филиппой номын тийм биз? Энэ Филиппой номын 4-р бүлэг дээрээс харуулна. 4:14 дээр гэсэн ч та нар зовлонгоос минь хуваалцахдаа сайн байсан. Энэ Паулын зовлон юуг харуулж өгч байгаа юм бол? Паулыг шоронд хоригдож байхад үнэхээр Паулын төлөө санаа зовно. Паултай хамт хичээнгүлэн тэр зовлонгоос нь хуваалцаж байсан. Шоронд ч олон удаа ирж тусалж байсан тийм хүмүүс байсан мэт. 2-р бүлгийн төгсгөл хэсэг дээрээс харуулна. Тийм ээ. 27 дээр тэр үнэхээр үхтлээ өвдсөн. Харин бурхан түүнийг өршөөсөн юм. Энэ хиний талаар хэлж байгаа юм бол? Эпафродитийн талаар хэлж байгаа байхгүй юу? Энэ Эпафродит хүн ямар хүн байсан юм бол? 30 дээрээс харуулна. Яагаад гэвэл тэрээр надад та нарыг орлож юу дутагдж байгааг гүйцээх гэж амьдсан явж Христийн ажлын төлөө үхэх шахсаа. Энэ Эпафродитийн талаарх яриа энэ дээр гарч байгаа биз дээ. Эпафродит үнэхээр юу юм бол? Паулыг хаа явсан газар нь
Миний төлөө Христийн ажлын төлөө ух шахсан гэж хэлсэн байгаа. Үнэхээр яас. Ийм хүмүүс олон байсан гэдгийг бид өхөн мартаж болохгүй байх. За. Эзэн юу гэсэн бол шоронд байхад мань намайг эргэж гэж хэлсэн байгаа. Надад дээр ирсэн билээ. 27 дээр зөвхт хүмүүс түнд эзэн минь одоо бид хизээ өлсөж байхыг тань хараад хооллож цангахт нь тань уух юм өгсөн бэ. За. Тэгж асуусан байгаа. Гэтэл эзэн юу гэж хэлсэн? 39 дээр хизээ бид хайр хүн байсныг тань хараад урьж оруулан нүцгэн байхад тань таныг хувцалсан бэ. Хизээ бид өвчтэй байхыг тань хараад эргэж шоронд байхад тань очисон юм бэ гэх болно. Тэгэхэд хаан тэдэнд 40-р эшлэлийг хамтдаа уншийе. Үннээр би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн маань дорд нэгэнд нь ийм үйлдсэн бол надад хийсэн хэрэг гэж хэлнэ. Тэм багаж надад хийсэн хэрэг. Хамгийн дорд нэгэнд нь. Үнэхээр тийм багаж. Одоогоос бараг 15-6 жилийн өмнө байна уу? Нэг өдөр энэ онгоцны бод руу явж ирсэн. Хүн тосгоор. Тэгээ явж итэл тэр өдөр тас харанхуй байсан. Машин ч ховор байсан. Замын дэргэд нэгэн залуу гар хөргөө зогсож ирсэн. Харанхуй шин. Хоёулаа явсан баг. Тийм учраас яг харанхуй шин хизээ машин олдох үед би машинаа зогсоогоод суу хөргөж өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь ярахсан ярьж болдгоо. Сонсголгүй хүн байсан. Хаашаа явах уу гэдэг. Тэр үед манай сонсголгүй ахын дүүс эхлээд би нэг ганц хоёр дохио мэддэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ үлзий тороолооч хөлөө мэдэхгүй нисгэр нилээн цаашаа явна гэсэн. Би учраас энэ ярамгийн нөгөө нисхийн дөрвөн зам хүртэл суулгаж өгөөд буулгаж тэр хүртэл суулгаж явж байгаад буулгаж өгчөө тэгээ нисгэр явсан. Түүний дараа удалгүй энэ чуулган дээр семинар болсон байж. Семинар болоо би орчуулаа байж гисэн. Ундрах ихчид энд бас орчуулга хийжсэн хамтдаа төв сөмдөр хамтдаа үг сонсдог байсан. Дуусны дараа нэгэн залуу хурж ирээ надтай сайн байна уу гэж мэндэлсэн. Сайн байна уу гэсэн. Би таныг таньж байгаа танд маш их баярлсан шүү гэнэ. Гайхаад яаж тань тухай юу үлээ гэсэн. Би санахгүй байсан байхгүй. Тэгсэн тэр залуу та намайг нэг өдөр тэр явж байгаа зам дээр зогсоод намайг тэр нисхийн дэнд буулгаж өгөө явсан шүү дээ. Тэгэж их баярлаа. Тэгээ үг сонсч ирсэн. Нэг нилээ хэсэг манаас өмд иржээс одоо хаана байгааг энэ сайн мэдэхгүй. Туран хатын бор залуу байсан намх. Зургийг харуул санах ба хаана явдгийг мэдэхгүй. За. Юу тач тэр хүн яасан бол намайг хараад сэтгэл нээгдсэн бах тийм үү? Энэ сүмийн хүмүүс чинь сайн хүмүүс байдаг юм байна. Тийм үү? Библийг сурыг гэж бодож ирээгүй ч Библийг ярьж байгаа хүмүүсийг нь хараад яах вэ? Сэтгэл нь жоохон ч болоо нээгдсэн болов уу гэж бодож. Үнэхээр тийм. Авралыг авсан хүн үргэлжид яах вэ? Бид өхөн тэр хүмүүсийг хараад тусалдаг ийм хүмүүс болохыг эзэн хүсэж байгаа. Харин эсрэгээрээ тэр бүхнийг нь харсан хэрнээс харамч ийм байвал яах юм бол энэ бурхны өмнө үнэхээр болохгүй байх. За. Библи дээрээс муу жишээгээс авч үзье да. Энэ сургаалт төгс намын 28 дугаар бүлэг дээрээс харуулна. Ийм үг гардаг. Сургаалт төгс 28-ийн 27. Сургаалт төгс 28-ийн 27 дээр. За, сургаалт төгс 28-ийн 27. Ядуус дөгдөг хүн хизээч хүл дутагдана. Харин нүүр буруулагч хүн олон тоо зөвхөгднэ гэсэн байгаа. Ядуус өгдөг нь хизээч үл дутагдана гэсэн байна. Яагаад вэ? Эзэн дүүргэж өгөх учраас тэр нь эзэн эзэнд үйлдэж байгаа хэрэг учраас тэр шөнөө мэмхтэд үйлдснийх нь хариуг эзэн гарцаагүй эргүүлэн өгсөн биз? Тариалаагүй газраас нь нүртэл бүх тариаг нь нөхөн өгөө гэж хаан зарлиг болгосон байгаа эцэд. Ядуус өгдөг хүн эзээч үлээ дутагдана гэж хэлсэн байгаа. Харин нүүр буруулагч хүн олонтоо зөвхөгднэ. За энэ юу гэсэн үг юм бол? Харин харсаар байж үл тоож байгаа тэр үнд нь юу юм бол? Зөвхөгдөг буюу хараал байгаа гэсэн утга байна.
авралыг авсан хүн үнэхээр өвдснийг хараад, ядарсныг нь хараад, аврагдааг нь хараад мэдсээрэж яах вэ? Үл тон амьдрал. Энэ бурхны өмнө нүгэл болов, нүгэл биш болов? Нүгэл гэж хэлсэн. Учир нь хүн сайныг зөвийг үлдхийг мэддэгч эсвэл дэсийн түүнд нүгэл болоо. Яков номдэр тэгж хэлсэн мэт. За. Авралыг авсан яах ёстой юм бол? Үргэлж идэ сайныг үлддэг тийм хүн болохыг эзэн хүсэж байгаа. За, үүнийг харуулсан бас нэг тод жишээ нь юу юм болоо? Энэ хуучин гэрэн дээр Абигаил болон Набал гэдэг хоёр хүний яриа Библиэлд гардаг. За, энэ хоёр ямар учиртай юм болоо? Энэ Давид хаан болоод тийм биз? Хаан болохын өмнө Саулаас зүхтэн явсан хүнд хэцүү тэр цаг хугацааг зөндөө олон өнгөрөөсөн биз дээ. Тийм биз? За, энэ үед яа гэх юм болоо? Энэ Давид эхлэл 1-р Самуэль 25-р бүлгийг харъя да. За, 1-р Самуэль 25-ын 2-р ишлэл дээрээс харуулна энд Набалын талаарх яриа төр гарч байгаа. За, 1-р Самуэль 25-ын 2 дээр Кармелд идэлэн газартаа нэгэн хүн Мавонд байжээ. Мавон гэдэг газарт байсан байгаас Кармелд. Тэрээр маш баян хүн бөгөөд 3,000 хонь, 1,000 ямаатай. Тэр Кармелд хоньныхоо ноосыг хяргаж байлаа. За, үнэхээр баян хүн байсан байгаас 3,000 хонь, 1,000 ямаатай гинэ. Монголчууд тэгж ярьдаг тийм үү? Энэ хоньны тон 1000 гарчих юм бол алах хонь олддоггүй гинэ. Алж идэх хонь олддоггүй гинэ. 1000 болгочвол 1000-ыг болгомоор санагддаг. 1000-ыг болчвол 1000-ыг болчвол 2000 болгочих гэж бодогддог. За. Набал ямар бол 3,000 хоньтой 1000 ямаатай айл байсан байгаа юм шүү дээ. Гэтэл нэгэн өдөр яадаг вэ? Давид хаан энэ Набал руу илчилгээдэг байж байгаа. За. Гэхдээ энэ Набал яасан юм бол үнэндээ Давидээс хайр нэгүслийг авсан хүн байсан. Гэтэл яасан юм бол энэ их баян чинэлэг болох үед нь Давид хааны тусламж их байсан байхгүй юу? Гэтэл яадаг вэ? Давид хаан илчилгээн бидэнд хоол хүнс өгөөч гэж гуйлагдаг баг. Харин Набал яасан бол түүний үгийг хүлээж авдаг. Набал нь юу гэж хэлдэг юм болоо? За, 14 дээрээс харуулна. 13 дээр Давид хүмүүстэй хүмбэр илдээ бид ахсах тунгаж тушаасанд хүмбэр илдээ зөв. Давид ч бас илдээ зүүн 400-аад хүн Давидыг дагаад харин 200 хүн ачаа бараага харж үлдэв. Гэтэл залуусынх нэг нь Набалын эхнэр Абигаилд мэдүүлэн харах тун бидний эзэнд мэд хүргэхийн тулд Давид цөлөөс элчнэрийг илгээсэнд манай эзэн тэднийг омгодож дайрав. Тэр хүмүүс бидэнд их сайн хандаж бидэнд хор хөнөөл хүргээгүй бөгөөд бид тэдэнтэй хамт хээр талд байхад бидний юу ч алга болоогүй лээ. За, үүнийг сануулсан байгаа биз? Гэвч яасан? Набал яасан бол түүнийг үл тоосон байж. Энэ Набалын энэ дүр төрхөн юу харуулж өгч байгаа юм бол? Тусыг авчаад үл тоож байгаа энэ хүний дүр төрх байгаа гэж. Гэхдээ Набалын хажууд яасан юм болоо? Абигаил гэдэг ухаалаг ихнэр байсан баг. 18 дээр Абигаил 200 талах 2 тулам дарс аль хэдийн төхөөрч бэлтгэсэн 5 хонь 5 хэмжүүр хуурсан тариа 100 бодол үзэм 200 бодол инжир тусыг яран авч тэдгэрийг илжигнүүдэд авчирваа. Тэгэд яасан юм бол Давидын өмнө тэр зүйлээ аван очдөг баг. За. Харин Набал яасан бол өөрт нь тэр их зүйл байсан чи 25 дугаар бүлэг дээрээс харах юм бол энэ Набал яаж найрсныг мэдчих.
25:36 дээр тэгээд Абигаил Набал руу буцаж ирв. Харахтун Набал гэртээ хааны найр шиг найр хийж байлаа. Набал яасан бол харин Давидыг үл тоосон ирнээсээ хааны найр шиг найр хийж байсан гэсэн байгаа юм. Давидээс тэр их тусыг авснаа тэрээр мартсан баг. Давид хаан хэлдэг. Энэ Набалыг яах вэ? Давид яахаар бол алхаар шийдэдэг үз. Тэгтээ эцэст нь яадаг юм болоо? Мэдээж Набал бурхан түүнийг өхүүлсэн гэж Библиэлд гарч байгаа. Эцэст нь тэр Набалын тэр ихий төрөн хэнийх болсон бол? Түүний эхнэр Абигаилийнх болсон. Абигаил яасан бол харин ухаалагаар Давидыг хүндлэн хүлээн авсан биз. Эцэст нь Абигаил Давидын эхнэр болсон яриа Библиэлд гарч байгаа. За. Энэ үйл явдлаас бидний сурах ёстой бас нэг чухал зүйл нь юу вэ? Авралыг авсан хүн, тийм үү? Бидний өмнө ирсэн хүмүүсийг үл тааж, харам зангараган ингэж байгаа нь юу юм болоо? Энэ Набал өгсөн хараал гэж түүнтэй адилхан Бурханы бидэнд өгөхийг хүсэж байгаа тэр их нэгүслийг байна шүү дээ. Өөрөө хааж байгаа хэрэг бахна ойлгож байна. Эзэн бидэнд бялхтал, дүүртэл өгөхийг хүсэж байгаа. Өнгөрсөн 3 дахь өдөр бид өхөн өргөлийн талаар сурсан биз. Эзэн яагаад өргөлийг авралыг авсан хүмүүсээс өг гэж хэлсэн юм бол? Гуйлагчин учраас үгүй биз. Бялхтал, хальтал өгөхийн тулд тэр хүний зүрх сэтгэл эзэнд байна уугүй гэдгийг мэдхийн тулд биз. Үнэхээр авралыг авсан яах вэ? Тэнгэрт тэр эд баялагийг хураадаг хүмүүс байх. Тэнгэрт хураач, тэнгэрт тэр бүхэн үлдэх болно гэдгийг үргэлж санангаа яах ёстой юм бол? Сайныг үлдэн үргэлж сайн үлээр бялхам тэр хүмүүсийг байна штэ. Аврагдсан хүмүүс гэж хэлж байгаа биз. Харин чи өглөг өгтөө баруун гарын хаан юу хийж байг зүүндээ бүү мэдэгдэ. Энэ өглөгч нь нууц байхын тулд бөгөөд нууц харагч эцэгч нь чамд буцааж төлнө. Эзэн буцааж төлнө гинэ. Ямар эзэн юм? Нууц харагч эзэн. Тийм ээ? Бид хүн авралыг авсан хүн бидэнд ирсэн хүмүүсийг хизээч хойш нь хайж тэгж болохгүй байх. Үргэлжид сайныг өгөн хооллоод тэгэд явдаг хүмүүс болох ёстой. Тийм ээ? Монголчууд эртнээс ярьд. Гэрт нь хүн орж ирэхэд ядаж аягны амсар зуулгаад гаргаж загнадаг үз. Хооллож дайлаад явуул. Энэ нь тэр хүмүүсийн сэтгэлийг нээдэг баг. Бэлэг нь олон хүмүүсийг олж авдаг гэж Библиэлд хэлсэн мэт. Үнэхээр бидний эргэн дойронд байгаа тэр хүмүүст бид хүн сайныг үлдэн амьдрах юм бол яах вэ? Эзэн тэр хүнд гарцаагүй яадаг юм бол тэр бүхнийх нь хариуг өгдөгөө гэдгийг мартаж болохгүй байх. Ойлгосон мэт? 1-р Тимотийн 6-р бүлгийг харъя. 1-р Тимоти 6 6-гийн 18-аас 19-р шүү дээ. Зургагийн 18, 19-р ишлэлийг уншиж өгье. Сайныг үйлдэж, сайн үйлсээр баян өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байх хэмээн тушаа. Ингэснээр тэд ирээдүйнхэн төлөө өөрсдөдөө сайн суурь тавин эрдэнсийг хурааж жинхэнэ амнаас зурах юм аа. Өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байх хэмээн тушаа гэсэн байгаа. Бурхан тушаа гэсэн учраас би ч одоо энэ цагт тушааж өөртөө ч тэр. Энэ бурханы тушаалаа. Ингэснээр тэд ирээдүйнхэн төлөө өөрсдөө сайн суурь тавин эрдэнсийг хурааж гэсэн байгаа. Библиэлд 1-р Коринт 3-р бүлэг дээр ганц суурь бий. Есүс Христ. Түүний дээр хүн бүр хэрхэн бариха бодоо. Зарим нь тэмээс мод хад, мод чулуу, мод өвс сүрлээр барьсан гэж хэлсэн. Харин зарим нь эрдэнсийн чулуугаар барьсан гэж хэлсэн. Мөн өдөр тэр ажлыг шалгана, галаар шалгана гэж хэлсэн мэт.
бусдын төлөө, сайн мэдээний төлөө, ахын дүүсийнхаа төлөө, гадныханд ч бид хүн зочломтгоо хандаж байгаа нь юу юм бол? Тэнгэрд тэр жинхэнэ эрд баялагийг хурааж байгаа тийм хэрэг баг. Та нарын эд баялаг хаана вэ? Зүрх сэтгэл чинь тэнд байдгаа гэж хэлсэн. Миний хувьд жинхэнэ эд баялаг нь юу юм бол? Аврагдаагүй сүнснүүд бол тэдний төлөө бид хүн зочломтгоо ханданга. Тэдэнд юу юм бол? Тэдний эд баялаг гэж бодонгоо. Тэдэнд сайн мэдээг тараана үстэ. Талхаа усны мандал дээр хай. Тэгвэл олон хоногийн дараа та нар буцаан хураан авах болно гэж хэлсэн мэс. Үнэхээр тийм. Аврагдсан хүмүүс. Энэ сайн мэдээний төлөө аврагдсан ахын дүүстэй ч сайнаар үйлдэн тэр гэж үйлдэх үед яах вэ? Тэр нь юу бол тийм бол? Жинхэнэ баялаг, жинхэнэ амнаас зурах юм аа. Библиэлд ингэж хэлсэн байгаа үстэ. Шөнө эмэгтэй яриаг мэдээж өнөөдөр сурлаа. Абигайлын яриагч сурлаа. Набалын төгсгөлийг ч харлаа. Бид хүн тэнгэрт эд баялыг хураадаг тийм хүн болохыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. Ойлгосон биз? Ядуус төгдөг хүн хизээрч юугаарч үл дотно. Энэ ядуу хүн гэдэг нь юу юм бол? Нэгдүгээрт нь аврагдаагүй бүх хүмүүс нь бурхныг харахад тэдний нүдэнд баян боловч хамгийн ядуу хүмүүс байх. Яагаад вэ? Сүнс нөхөл мөнхийн тав руу явах тийм хүмүүс учраас тэр ядууст бид бүхэн энэ сайн мэдээг үнэнгээр тараах үүрэгтэй биз? Яагаад вэ? Үнэнгээр авсан учраас. Энэ сайн мэдээ нь жинхэнэ амийн талах үст. Тэднийг бид бүхэн амийн талах болох Есүсээр хоол. Мөнх аминд хүрэх үүрэг нь бидэнд байгаа. Авралыг авсан ахын дүүсээч эдгэлээрээ сул дараа нэг босгон байгуулж тэдэнд өгч байна гэдэг нь тэр ядуу эдгэлийг нь тэтгэн хангалуун болгож байгаа хэрэг баг. Мөн махбодын хувьд ч ядуу хүмүүсийн ертөнцийн тэр олон бий. Онцгойлон өрөвдөлтөө энэ олон сонсголгүй хүмүүс. Өнөө маргаашаа яаж амьдрах вэ гэд өнөө маргаашийн төлөө зүтгэж амьдарч байгаа энэ өрөвдөлтөө сонсголгүй хүмүүс хин сайн мэдээг тараах юм бол бид бүхэн тэдэнтэй уулзаж тэдэнд сайныг үйлдэн хичээнгүлэн амьдрах үед яах вэ? Тэд бидний сайн үлсийг хараад тэнгэрт хэцгийг чинь алдаршуулна гэж хэлсэн мэт. Үргэлжид сайн үлсээр бялхсан тийм хүмүүс болохыг эзэн бид бүхнээс гарцаагүй хүсэж байгаа гэж бодож байна. Нахан дүүс маань үнэхээр тийм хүмүүс болоосай. Мөн болох ёстой биз? Тийм хүмүүсээр дамжуулан эзэн ажиллаа хийдэг баг. Дэд хууль номын 15 дугаар бүлгийг харъя. Дэд хууль 15. Дэд хууль 15-ийн 7 дээр ийм гарсан байна. 15-ийн 7 дээр хизэн хэрв эзэн бурхны чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүстэй дүүдэ хатуу сэтгэл бүү гарга түүнээс гараа бүү татаа гэсэн байгаа. Тусал гэсэн үг байгаа зү. Хараад ядууг нь хараа зүгээр ээж болохгүй. Харин чи түүнд гараа сунгаж түүний гачигдж буй альва хэрэгцээнд нь дуртаяа зээлүүлээ. 10 дээр чи түүнд дуртаяа өгөх ёстой. Түүнд өгөхдөө харам зүрхтэй бүү. Тэгвэл эзэн бурхан чинь чиний бүх ажил бүтээл гарын чинь үйл бүхнийг ерөөх болно. Эзэн гарцаагүй заавал ерөөнө гэж хэлсэн байгаа зү. Энэ хэний амлалт вэ? Бурханы амлалт байх. Энэ зөвхөн махбодийг хэлээд байгаа юм биш. Тэдний сүнсийг нь ч энерги ястаг хэлж өгч байгаа юм. Хойш нэргүүлээд 24 дугаар бүлгийн 19 дугаар ишлэл дээр. Дэд хууль 24-ийн 19 дээр. Чи талбайда тариага хадаж байх та. Талбайд нэг юуж марцсан бол түүнийг авахар бүү буц. Харин түүнийг цагаач өнчин бэлэвсэнд үлдээ. Тэгвэл эзэн бурхан чинь чиний гараараа хийсэн бүхнийг ерөөнө. Энэ өнгөрсөн 7 өнөخت би Булган аймаг руу явангаа баруун хараагаар дайраад гарсан. Тэнд ногоо их тарьдаг үз. Тэгээд асуусан. Энэ баруун хараач гэсэндээ биш те. Энэ нэг юужийг мартан юуж гэдэг нь нэг мөрийг хэлж байгаа ах. Энэ талбайгаа дуусны дараа энэ талбай авахаар ингэж үлдээдэг гэж сонсч байсан тэгдэг үү гэсэн. Одоо ч тийм гинэ. Ногоо тарьсан хүмүүс тариага хурааж авсны дараа яа тийм болно. Хаалгыг онгорхоо иждэг гинэ.
Зарим бүр нэг бүрээр нь үлдээсэн байдаг. Тийм учраас ядуу хэцүү тийм хүмүүс байна. Хүмүүс очиод яадаг юм болоо. Тэр дундаас хүнсээ цуглуулan ногоогоо төмсөө луунга түүж хурааж авдаг гинэ. Одоо чинь заншил байна штэ. Юм ирсэн юм шиг. За тэрнтэй адилхан. Энэ юу харуулж өгч байгаа юм бол? Тэгж үлдээ гэсэн байгаас. Тэгвэл эзэн бурхан чинь чиний гараараа хийсэн бүхнийг ёрооно гэж хэлсэн байгаас. Чидүүн жимсний модоо түншсний дараа үлдсэн жимсийг нь цагаач өнчид бэлэвсэнд үлдээ. Чидүүн жимсийг түншгэн. Цохоод унсныг нь аваад унаагүй үлдсэнийг нь үлдээ гинэ. Яагаад вэ? Мөн газаргүй тийм хүмүүс байгаа үстэй. Тэдэнд үлдээ гэж хэлсэн байгаа. Эцтэй юу хэлж байгаа юм бол? Бурхан авралыг авсан хүмүүст юу юм бол? Ийн хандаа гэдгийг харуулж өгч байгаа үстэй. Бидхэн эргэн тойрондоо сайныг үйлддэг. Ахан дүүстэй сайныг үйлддэг. Аврагдаагүй хүмүүс ч зочломтхоо сайныг үйлддэг. Ийм хүмүүс болохыг эзэн хүсэж байгаа ах. Танаа шаарий. Хуваач хүн байхаа болий. Амиа бодсон хүн байхаа болий. Зөвхөн өөрийгөө боддог хүн байхаа болий гэсэн үг баг. Ямар хүмүүс болох вэ? Өгдөг, хуваадаг. Тийм хүмүүс. Тийм хүмүүст эзэн бүр хальтлан дүүргэж өгдөг баг. Ойлгосон биз? Эзэн биднийг тийм хүн болоосаа гэж хүсэж байгаа. Окей? Удахгүй 10 сарын 15-наас 18-ны хооронд 22-оос 29-ний хооронд энэ манай төв сүм дээр хоолны худалдаа болно тийм үү? Би юунийгээ сайн дайлаараа. Сүмдээ ирэхгүй удсан байж байгаа ахан дүүс би тийм хүмүүсийг урьж авчираад байна штэ. Хоолоор дайлаад үзээр. Тэгэхэд үгэндээ суугаараа гэд хилээд үзээр. Сайн мэдээ тараа хүмүүс авчираад хооллонгоо манай чуулган ийм байгаа гэж танилцуулаад сэтгэлээ зориулаад үзээр. Тэглээгээд бид нэр ядуурах юм болов? Үгүй. Эзэн тэр хэмжээгээр нь эргүүлэн дүүргэж өгдөг гэдэг ах. Тэгэж амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа ах. Ойлгосон биз? Авхаасаа өгөх нь илүү ерөөлтэй. Бидний эзэн тэгэж хэлсэн биз дээ. Хамтдаа залбираад дуусгая. Хайрын бурхан аваа. Өнөөдөр бид бүхэн хамгийн өчөг нэгэнд нь үлдэж байгаа нь эзэнд үлдэж байгаа гэдгийг мэдэж авсан билээ. Тэр шагналж алдахгүй гэж хэлснийг бодонгоо Библиэс сургамжийг авлаа. Эргэн дойрондоо үнэхээр сайныг үлддэг тийм хүмүүс болоход та тусалж өгнө. Өнөөдөр ч эзний нэг үслээр дүүрэн нэг өдөр болохоор удирдах өгөхийг хүсэж байна. Бидний хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Мэдэрсэн зүйлээ их харамч юм байна гэж бодогдсон. Их амиа хичээсэн. Яагаад гэвэл өөрсдөө дандаа дутуу байсан учраас дандаа халуун замд амьдралаа шүү дээ. Авах нь мэдээж юм зүйл. Өгж явж сайн мэдэхгүй. Энийг жоох өөрчлөх хэрэгтэй юм чи дараагийн 7 хоногт дараачийн үгэн дээр байна шүү дээ. Зарифатын бэлэмсэн нэмэгтэйгийн талаар бүр нарийн сурах гэж байна шүү дээ. Ерөнхийдөө ярьлаа шүү дээ. Өгөн сайн юм байна. Бурханаас ерөөлийг авах арга нь байхгүй. Өргөлийн талаар сурсан ерөөлийг авах арга нь өгөх байгаад байгаа юм шүү дээ. Одоо эх 7 хоног гоё бидний өдөр одоо бусад нөхөрлөлттэй ахын нөхрөө дуулаад өдөр бас ингээд энэ хаад намтаа байгаа юм чинь бас дайдлангаа бас нөгөө хэд нэг бүтэж авахнаар сэтгэлнээ тэгээд талаар илүү өнөөдөр сонсоод тэр яг энэ яа юм
өнөөдөр дүүргийн нөхрөл яг нөгөө боддог газраараа болно. Энэ нэгдүгээр дүүргийн даалганда хоёр жижиг буруу биш алхаад нөгөө жижиг тавьсан болно. Тэгээд хоолой идчихэд өнөөдөр шууд дүүргийнхөө нөхрөлтэй оролцох хэрэгтэй. Өдөр Игэл судлаа. Тэгээд ямар ч хоолой идээд дуусангууд нь шууд өвлөлөө юмээр аавчлаа. Баярлаа. Асаачлаа цагаас. Асаачгаа. Унтраачлаа. Унтраацсан сая асаачлаа.